Төхөн хонгорзул. Бэт улсын хязгаарын цагдуул 8-ны хөшөөч эдэр давыг барьж жонон Монголд хүргэж ирсэнд Монголд түүнийг талбиж явуулсны дараа цэргийн хүрээнд эр хүн охин болон ховлов гэж өмөлдөв. Юунд ийм хэрэг гарав гэвэл тэр удаагийн алагтай уулын байлдаанд 8-ны цэрэг дарагдчих. Хэдэн мянган хүн Бэт улсыг дагав. Жон Монгол үүний дотроос хэдэн 10 хүүхдийг сонгон авч биеийн ойр зарцлав. 8-ны хошууч эдэр давыг Монгол алсангүй бөгөөд замын хүнсүгч талбиж явуулсанд санамсаргүй эдгээр хүүхдийн дотроос хонгор гих хүү нүднээсээ нулим сонгов. Жон Монгол үзэж гараад хонгор хүүг дуудан авчираад би таны хэдүүлийг шинжилэн үзчих. Биеийн ойр дэвшүүлэн хэрэглэж олноос хөнгөн амрыг үйлдүүлэн нийтээс амттай өнгөтэйг идүүлэн өмсгөхөд бүгдээр цөм цараараач хүмсэг дэлгэн надыг шүтэн зүтгэх билээ. Гэтэл чи ганцаар үл шүтэн улсын хүнээ үзмэгцэн нулимс унагсан чинь ёв гэж түүнээс дахин давтан эрх цүүлэн асууж зогсохуйд тэрхүү анхандаа мөн дуурч чадахгүй. Хойно нэхэмжлэн асууж үзсэнтэй аргагүй болж даруй чи юу уншуу ээвүүгийн цэргийн алба татах зарыг олоод эрчлэн чимэгдэж эзгээ орлон цэрэгт мордсноос эхнээс адагт хүртэл тоочжээ. Энэ охины нэр хонгорцол. Эцгийн нэр Толив. 190 дагмал бошгажээ. Бажимын авсан им нүдмлээс нэг хүүтэй. Нэр гэгэрх хавчлага бүрхүүлээс гараагүй. Хонгорцолын төрсөн нь хөмсөг ариун, үдэ тунгалаг, царай цагаан, уруулулаан, зүс дүүрэн, бие өндөр сувайсан, дуу яруу сайхан, бяцхнаас сонин өөр төрсөн билээ. Анхандаа эцэг нь хүүгүй цагт түүнийг даруй хүү болгон дагуулan мориорлдуулж элд бүжиглүүлэн намаг харван жулуу зохиулан сургасан байж. Хожим 2 жил уугар бичиг үзүүлж үйл утсан даруулбал хонгорцол мөн үйл утсанд мэрэгшиж бас урд аян авда дагалдан явж 16 хүрээд харин нэг хас хүмэд болжээ. Нэгэн өдөр эцэг нь түүний хойд их нүдмлийн зүг. Одоо манай Даян хааны цэрэг Бэт улсын цэрэгтэй байлтна. Бэ цэргийн хойг бөгөөд 190 тамал боших тул лав хэлтрэн чадахгүй гэхэд ихэнэ чи одоо настай болов. Яахан энэ албанд очиж болох юм? Хэдэн лам мөнгө сүйдгүүл хэлтэрч болохгүй юу? Гэлээ. Толивгэн цөм тэгж мөнгө сүйдэхэд гарч болох бол цэргийн хуйг хаанаас ирнэ? Мөнгийг бас хаанаас олох вүлээ? Гэлээ. Чи хөгшөрчхөд очиход бэрх болсныг ч байдгаа гэрдих энэ нэг им үрийг хэн тэжэн гэж түмэн мянган зүйлээр зовнлоо. Хэдэн өдөр өнгөрсөнгүй цэргийн шивээ засны лавсан мэт давхар бууж Толивгнийг очиж нэрээ мэдүүлгэлээ. Толивгэн аргагүй олонний сүрэгт дагаж нэрээ мэдүүлсэнд цэргийн үйл шахам гавшихаа тул даруй амуу хүнсийг явуулж 3 өдрийн дотор мордно гэж хугацав. Хонгорцол дотроо эцэг их маань намайг төрж дижин хүн болголоо. Би хэдий охин боловч намайг хүүгээс тор асарсангүй. Ихийн ачийг хариулж чадахын урд эцэс болов. Одоо насцсан эцэг хоцорч бас үхлийн зэрэгтэн мордногийн миний дээр ахаагүй. Доор бас ихээхэн дүүгүй. Эцэг хэрвээ гарч очивол залуу их нэлхтүү яаж амьдрна? Эцэг хэрвээ өхвөл мянган цэрэг төмөн моринд гიშгэлт хийх байдгаа би нэгэн охин хүн
энэ нэг гэр өрөг цэргийг яаж бийдэж байна? Ийм бол нэгэн гэрэ дарив барагдахад хүрнэ. Аяа, би аваагаа асархад хүртэж энэ би ийм их болоод нүд үтсээр эцгээ өөхөх газарт явуулах нь охин хүнийг төрж тэжээсэн ямар ачгүй гэж сансаар гэнэт хамар борхрон модны сүтрд асгартал нулимс оногов. Хонгор зулваас эсвэл би харин иржлэн чимэглэж эцгийн төлөө орлож очиод нэгэн гэрээг аварч болох болов уу? Улс төрийн гавьяаны дансанд онц эрг хүний нэр хоцрогч юу? Хэрээд вангийн охин цэрэгт гарч болоод би нэгэн бошхийн охин дайнд очиж болохгүй юу? Гагц би хоёуг дуулгыг өмсөж зүүвэл эрг хүний төлөв байх болов уу? Гэж яран очиж эцгийнхээ хоёуг дуулгыг өмсөд усны дэргэд ирж сүүдрийн зүг эрг хүний оврыг дууран үзтэл эцэг нь гадна наран элд нэлэхгүй гэгээр хийгээ тэрж гарах тохиолдов. Эцэг нь үзээд инээн Өөхмэнэ. Энэ өдөр юунд энэ мэд өмсөж зүүсэн бой? Хонгор зулаа. Эцгээ, би таны төлөө орлож цэрэгт очиж болно уу? Талөвгөн хоолгоо чичрүүлэн харин чи охин болон төрчээ. Хэрвээ хүү болвол хөгшин эцэг чинь юунд зовох вэ? Харин чамаг гарч гавья бүтээд үгүй гэхгүй юу? Гэхэд хонгор зулаа. Эцэг их та хоёр битгий сэтгэл зов. Хүүхэн би нэгэнтээ санаа тогтов. Маргааш даруй эцгийн төлөө цэрэгт мордно. Их нь мөрийн ээлж болохгүй. Чи бол хариу зээгүй ох. Яахан түм мянган хүний дунд хотхон явж болох хаж. Гэлээ. Хонгор зулаа. Эцэг ихэд дэмий битгий чавхуур. Миний нэг биегээ дэвчвэл сая эцэг их улаан захыг амар болгож чадна. Зориг буй бол үйл даруй бүтнэ. Охин би хэрхэвч ичгүүрд үүлийг хийж эцэг ихийн нэрийг гутаахгүй юм. Гэхэд эцэг их нь түүний эрх биш очин гих зоригийг үзээд шүгшин үхэлж огт санаа амаргүй болжээ. Нэг шин өнгөрч үр цаг болсон та. Бид одоо явцгаана гэж гаднаас хүн мод тогшиж доотов. Толовгон гарч үзвэл 3-4 адил боших нар сая дуугарс гайгдл хонгорцол хэдийн өмсөж зүгээд саадаг номоо агсран гарч бүдүүн холгоор "Миний эцэг хөгшрөв, би эцгээ төлөөлөн цэрэгт мордно" гэд эцэг ихтэй ёслон аярлаж. Эцэг их бие сайхан гамнан хямгдах тун гэх нэг үгийн төдийлөх хэлээд хөдчөө дагуулan морио хөдлөн их алхмаар гарсанд эцэг их нь хойноос нь харж нулимс сунган мөн аргагүй гэртээ оржээ. Хонгор зулаа эцэг ихээсээ аярлан салснаас хойш их цэрэгт нийлж бед улсын зүг морилон ирлээ. Замын зур хамт явах нөхөд түүний хоёр жихэнд цөм цоорхоо тог үзээд учрыг асуувал хонгор "Би хүний гагцгүй тул төрсөн даруй инхрийлж хоёр жихийг цоолов" гэж хэлнэ. Арга газар тийм нь олон тул олонх нь цөм итгэмжлэнэ. Тэндээс хонгор зул олон хүүхдийн хамт сонголтод орж жонон Монголын шадар албанд зарцлагдахад би улам амар болж охин нь нин илрэх үгүй болжээ. Тэр өдөр өөрийн улсын хүнийг үзээд эцэг их ба бяцхан дүүгээ санагалзан санамсаргүй хідэн тусал нулимс унагсан зэргийг эхнээс атагд хүрдэл өхөөлн тооцсонд дэргэд байсан жинжин цэрэг боол зардас нулимс унахыг байдгүй. Монголын зэргийн их хэрж тэссэнгүй хамар борхрон арай нулимс эсүнгөө. Төдий жонон Монгол хонгор зулыг элбэрэлд дахимдуу.
Ажлал сайд хүүхэн байна гэж бас түүний төв барин хичээнгүй болгоомжтойд энэрэн өршөөж журмын охин болгон мөргүүлв. Түүнээс Жон Могул бурхан халдуунд эргэж улс төрийн хэрэг үйлээ төгсгөж хэдэн өдөр өнгөрч зах хязгаарын сул хэргийг мэдүүлэхийн завсар хонгор зулын учрыг мэдүүлсэнд бүртгэлжин жүшин хатан маш таалан баясах тул даруй шадар зарагд гэж тушаалаа. Бүртгэлжин хатан түүний нарийн нэгт хичээнгүй хянамгаад их л тоож хайрлан захиа буулган эцэг ихийн нүүлгэн авчирсанд нэгэн гэрийн хотлоор тэншис үгүй баяр жаргалыг олж суулцав.